наслан зантай цуг бэлчиж сая жилийн тэгтээдч байсан айл хүн хоёртой ажилласаж 5,000 жилийг илээсэн амгалан авар хоёрын бэлэгдэл мэт биетэй заяасан алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан хүн. Энэ бол Алтай нурууны хойд цэнхрийн агууны зураг. Эртний хүмүүс хоёр бүхтэй тэмээг агуун хадан хананд дүрслэн үлдээжээ. Монгол газар нутаг дээр тэртээ 5,000 гаруй жилийн өмнө л тэмээг мэддэг магадгүй галшуулж эхэлсэн ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдэс нэн эрднээс энэхүү тэмээ гэдэг амьтантай хувь заяагаан холбож иржээ. Тэмээ химээх энэ дангар, хангар, дөлгөөн сайхан амьтан Монгол зууны хувь заяаны хэлхээс улсан амьд таван эрдний маань нэг билээ. Эдэн мянганы тэртээс Монголын өндөрлөг нутагт тэмээг гаршуулж, эдэлж хэрэглэж, эд бараагаан зөөврлөж, аян дайнд ч хэрэглэж, сүү шимийг нь хүрдсээр энэ цагийг үзэж. Дэлхий дээр 3 төрлийн нийт 35 сая орчим тэмээ байдаг. Хамгийн олон нь араб тэмээ буюу ганц бүхт тэмээ юм. Тэд нийт тэмээний 94%-ийг эзэлдэг. Хамгийн цөөн зэрлэг тэмээ буюу хавтаа юм. Дэлхий дээр зөвхөн Монгол, Хятад хоёр төлөв 1000 ч хүрэхгүй 800 гаруйхан. Тэдний 600 гаруй Монголын говь нутагт тодруулбал Алтайн өвөр говьт бий. Харин бидний мэдэх хоёр бүхт тэмээ Монгол тэмээ маань манай орноос гадна Хятад, Казахстан, Киргиз, Узбек, Оросын холбооны улс зэрэг хэдхэн оронд нийт 2 сая хүрэхгүй шахам байдагаас Монгол оронд 480 гаруй мянган бий. Монголчуудын амьд таван эрднийн нэг тэмээ ашиг шимэгтэй, сүү имчилгээний өндөр чанартай, ноосн дулаахан, махарвантай, их говийн чимэг эзэн болж байдаг. Мөн монголчууд хэдэн мянган жил тэмээг өсгөж, үржүүлж, эдэлж хэрэглэсээр ирсэн нарийн нандин баялаг соёл өвтэй ард түмэн. Тиймээс Монгол улсын засгийн газраас хоёр бүхт тэмээг өсгөөх, тэмээний ашиг шимээг нэмэгдүүлэх, түүхийн эд бүтээгдэхүүний үн цэнийг өсгөх, үйлдвэр өгсөн генетик нөөцийг хамгаалах үүднээс хөдөөгийн сэргэлт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Говьтай аймаг нь өдгөө 50,000 тэмээтэй. Тэмээн сүргийнхээ доогоор улсдаа 4-р ордог. Монголын алдарт 33 говийн 13 говьтай нутаг байх бөгөөд энэ уудам сайхан нутгийнхаа чимэг нь болсон тэмээн сүргийн өсгөх, засгийн газраас хэрэгжүүлж буй тэмээ өсгөх хөтөлбөрийг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулах талаар тус аймгийн удирдлагын зүгээс олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Тэдгээр ажлуудын нэг нь 2026 оны 2 сарын 1-нд өр сүмд болсон засагдхан 2026 тэмээчдийн зөвлөгөөн бага наадмын хүрээнд өвөр хойоос Алтай нуруу дагуулan хэд хоног аялсан аян жингийн цуваа байлаа. Зогт зээл сумдын тэмээчд оролцсон энэхүү аян жингийн зорилго нь тэмээн жингийн өв соёл мөн төгөр сумд болж буй тэмээчдийн зөвлөгөөн бага наадмыг Монгол орон даяар түгээн сурчлах ажил байлаа. Зээл сумын бөөрийн голоос зээл сумынхаа жинчдийг хөдөлгөх, зогцсомоос ирж байгаа жинчтэй тасаж нийлүүлж ингээд явуулах гэж байна. За энэ жинчид ямар учиртай вэ гэхээр Говьтай аймгийн засаг даргын 2024-өөс 28 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, за мөн тэмээ өсгөж ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд төгрөг сумд 2 дугаар сарын 1-нд болох тэмээчдийн зөвлөгөөн бага наадамд зарим очих. За тэгэнгүүтээ эндээс ердийн өсгөөр давс хужир
За бусад зүйлийг энэ алтай намууд агуулж төгрөг сумдаа хүрэхээр ингэж зарж байгаа. За энэ жингийн цаваанд цогцсомоос нийт 15 жинчин 42 тэмээ олдож байна. За энэ тэмээний хоёрт зөвхөн одоо жинчид биш тэмээний хоёрт очиж уралдах ордон ат шилмэл буур инг данган тэмээтэй хосууд гэх мэтлэн одоо олон хүмүүс өнөөдрөөс хөдөлж байна. Монголчууд саяхан болтол буюу 1960 он хүртэл Атан тэмээний аян жингээр дотоодын болон гадаад бараа эргэлтийн хан гэж байжээ. Монголын эзэн их хүрний үед бүр хэдэн мянган атан тэмээ бүхий тэмээний яам хүртэл ажиллаж өрн дурныг холбосон торхоны их замыг ачаа эргэлтийг зохицуулан хянаж байв. Тэмээн жингээр эд бараанаас гадна соёл тань мэдвгүй улс орнуудын харилцаа дамжин дэлгэрч байлаа. Торгоны их замын омурд салаа салбарын Алтай хуулсын 10 салбарлан түүгээр мянган тэмээн жин хөрж эдэржинчин дууга хадаасан хөрслөн эдэр залуусаа эрен хүний тавыг гайхуулан уяа сойлхон таарсан атан тэмээд сэвэлцлалган аян жингийн гүшэр хонхны дуун тасрал түү дүнгэн байсан цаг саяхан. Зэсмэн баруун голд Монгол улсын шинэхэн гавьяат тэмээчин болсон Лавгайн гадаа цогт Зэсмэн тэмээчд цугларч алтай давха бэлтгэлээ базаасан. Хамгийн холоос цогт сумын нутаг Эрдэнгийн нурууны урд үзүүрээс эрцгээлээ. Аян жинд гарахын өмнөх шөнө жинчд маань эрдний заншил ёсоор галаан дахиж алтайга магтан хайлаа. Аршамбулгийн усан бүлэг лажил байдгийг гэвэлээ ангир гандуу шуу ганганаач байдаг арри харга моттон саксаажлаад арвн наужмхан байхан буурал тайхан хоёр миний бидээ. Тэгэхээр энэ алтай магтаалыг магтаж байгаа нь одоо бид нар хангаа дэлхийтэйгээл одоо уялдаатай шүтэлцээтэй амьд байхын тулд энэ алтайгаа магтаж аргадаж байгаа. Энэ одоо бидний маргаашийн тэр одоо хол аян замын жин эхлэх энэ одоо эхлэлд бас тэгсэн сайхан өрөөл болж явах учиртай говьтайчуудын алтай одоо тэр баатарлаг жинчдийн тэр одоо үйл амьдралаар одоо замналаар явж байгаа учраас хойч үедээ энэ түүхийг бичиж үлдээх гэж байгаа учраас аль болох тэр эртний зан үйлийг дараа үедээ одоо үлдээхийн тулд яг тэр байгаа хуучин байсан тэр сайхан зан үйл, ёс заншил, уламжлалыг хэдүүлээ чандлан дагаж мөрдөж ингэж жингээд тээж явах учиртай байдаг. Өглөөний ургах наран ээж уулын сүүн суугаас мандахад жинчд маань хэмээнэн хомнож ачаа бараагаан жишин ачдаа. Аян жингийн хамгийн залуу нь 18 настай Олон Баяр. Хамгийн ахмад нь Монгол улсын гавьяат малчин, улсын авраг тэмээчин Эс Савг, мөн аймгийн авраг тэмээчин Эл Лотод нар байлаа. Говьтайгийн Зэсмээс маань одоо 65 жилийн дараа гавьяат малчин гэж сайхан бас алдагтан төрлөө. Гавьяат малчис Лавга ах маань одоо өчтөр шагналаад ирлээ. Тэгээд энэхүү сайхан өдрийг тохиолдуулаад бас цаанаас нас учрал бэлгийн сайхан бас үйл ажиллагаа байсан байлгүй. Тэгээд цогцсомоос одоо их гоё сайхан тэмээний хоёр зорж байгаа, төгрөг сумд болох гэж байгаа тэмээний хоёрыг зорж байгаа их жингийн цуваа одоо урчин Лавга аварганд байна. Хоноод одоо энэ сайхан босхыг талаад одоо өгсөж байна. Жинчдийн зам зуурт олон сайхан адал явдал тохиолсноос цайдэгэн барин нүүдэл тостог Монгол эс заншлаараа өдөр бүр угтан тусаж байсан нь гайхамшигтай байлаа. Эхний өдөр дөхөмд нутглаж буй Зэсмэн тэмээчин залуус эдээ унда ангины хоромхон ганцгалсаар эрцгээсэн бөгөөд дараагийн өдрүүдэд Зэсмэн дэрстийн багийн дарга
Батнагдах гэргээ болон багийн хаан зарим малчтын хамт сухантын голд туссан юм. Аян замдаа сайн уцгааж байна. Оо сайн. За сайхан үзэж. За таны аян жингийн ачаахан тэмээний алхаа тэгшүү. Оо тэгшээ. Даулж тавтаа байна. Бабах мэдэн дээр янда сайхан болоо. Өндөр сүндөө гэж яах вэ? Өндөө явцсан. Мэнэг авчихсан. 1989 онд гоолтай юм гинэ юм. 52,000 хүчсэн юм байна. Тэгээд одоо 2002 онд бүр 22,000 хэн болж хоотлол буураа. Эргээд одоо энэ 2025 онд үндсэндээ 50,000 гараа явсан байна. Тэгээд энэ одоо нийт Монгол улсын тэмээний 10.4% эзлээд ингээд тэмээ сайхан өсөж байгаа юм байна. Ботгыг одоо чонноос гэн таталгаас хамгаалах тийм шаардлагатай. Ингээ ерөнхийдөө тэмээ бол төрийн анхааралд очсон нь бол одоо тодорхой болсон. Тэмээ зургийг өсгөх зүтгэж байгаа, сэтгэл гаргаж байгаа. Энэ сайхан залуучууд ингээд өөрсдийнхөө хүсэл дээр энэ аян жинд яваад энэ хоолын зам туулаад алжаалгүй ингээ сайхан яваад ингээд явж байгаад нь бас их талархаж байна залуучуудаа. Та ер нь хэлж байгаад нэг тийм сайхан урайлга найруулад ингээд мөрөн. Тэгээд тэмээчдийн зөвлөгөөнд аймаг засаг даргаж байгаа. Мөн сухантын голд хоногдож байхад жаргаж буй нартай уралдан Говьалтай аймгийн засаг дарга ингээ Чимбат жинчтэйг эргэн ирж аян жингийн байдал тэмээчдийн санал бодолтой танилцээж ярилцсан жинчтэд томоохон урам өгсөн бэлээ. Баян тоороо цогт цээлийн тэмээчд маань үндсэндээ ингээд ахуй залуу үеэс бүр бүсэв 2 бааз одоо тэмээнж явж байна. Тэгээд аймгийн дарга таныг одоо энэ тэмээчдийнхаа жилийн цаваг одоо ингэж офтод уулзж байгаа юм. Маш гойртой байгаа хэлье. За таахындас баярлалаа. Тэмээ дарсан энэ монголчуудын уул соёлыг бид хожигдээ бордос өвгөгчнэрийг одоо алдашвал энэ ажлын хүрээд та нарын манайс нүүлээ одоо инкрес якутны үед бас 200 гаруй км хоошхар ингээд явж байгаад нас амгарны удирдлагын зүгээс талархаж байгааг хэлье. За тэмээс хөтөлбөрийн хүрээнд батлагдсан журмын дагуу аястэш фото өсгөж болж усан тэмээчэнд бас хүлж болов. Битэрэт шамэнтэр 5 сая зэрэг урамшуулахаар байна. За төчөөс одоо жаварчм одоо баажсан мó тэмээч мó гэтэс хурж нэг сая дөрөний кампийн авшил харлаа. Кэтсэн за энэ шагналууд нас энэ тэмээчдийн зөвлөгөөний үеэс өөрөднөө за мөн одоо баажсан ботууд тутам бас урамшуул олгож байгаа. Бэрэ тав хүмүүс энэ хөтөлбөрийг бүгдээрээ бас ярилцаж энэ урт жингийн одоо энэ урт айны хүрээнд бас нэгэд ярилцлаа гэж бас самлаа нэгтгээд бас зөвлөгөөн дээр өргөн байна гэж тэгээд энэ бол бас сайхан байна гэдэг бүгдээрээ бас яг амьдралдаар байдаг энэ өвчин төмөнд энэ одоо хөтөлбөрт маш сайн өөрсдөө сандыг оруулж сайж болох ёстой. Пүрэ малтын төмөндөө бас сайн ойлгуулж чадвал энийг бас шахаж шаад амьдын хэмжээнд үр дүнгийн нэмэгдэх гэж харж байгаа. Энэ жил Монгол улсын хэмжээнд 4-р барьсан тэмээгээр 51,000 тэмээ тавиад өнгөрсөн жилийн жилийн мал тоолоор 50,000 тэмээ тоологдсон бол энэ жил 51,000 тэмээ тоологдсон байна. За нэг 7,900 тэл ботох боожсэн. Ийм амжилттай байгаа. За дээр нь одоо яг миний одоо 100 гардалдаа бас шинэ сар одоо жагартлаа бүрийн голд одоо тэмээ өсгөхийн ажилд залуу нас амгалан амьдралаа зориулсан улсын авраг тэмээч маань бас сая дөнгөж Монгол улсынхаа ерөнхийлөгчөөс авиац цолготой тэмээд энэ жинг бас чимээд явж байгаа бас танд талархаж байна. За баярлалаа. За тэгээд та ярьсан дээр хото Тэмээчтэй холбоо гэж байгуулсан шамд. Тэн дээр тусгай хөрөнгө тавиулах 100 юм уу гэсэн нэг тийм бодлоо. Залуу тэмээчдийг
одоо их урамшуулж гаргаж ирвэл тэртээ дөрвийн тэмээ өсгөр. Магадлал маш гүндөр. Энэ тэмээ илтгэжээд одоо ингээд онлог эдлэгээ турахгүй энэ нэг дашган боддоор бас хэцүү. Тийм учраас энэ залуучуудад 25 тэмээ сургасан гүнд одоо нэг тэмээ өгдөг. Тэгээ спортын мастер гэдэг цол өгдөг байсан байхгүй тэр. Тэрнийг сэргээвэл ямар вэ? Та тэрийг цааш нь олболдсон юм уу? Тэгээ ашиг сүмийн сайжр хөштэн тал ерөн сум дундад нэг тийм жижиг тэмээний сүүлийн үйлдвэр тоног төхөөрөмж. Тийм юмыг одоо бид нарт тослолтод ангилэг болдог үүдийг сайн байна. Үржил сэдэксийн ажлыг сайжруулахын тулд сум аймаг орон нутгаараа бисрүүггүй Монгол ултрын тэмээний генийг хамгаалах гэсэн нэг тийм уриалга гаргах гэдэг байна. Тэгээ одоо бус аймагуд тэр бисрүүг тэмээгээ явуулж байгаа. Манай аймаг тэрийг явуулдаг хасдаг болчих юм бол бас Монголд одоо бас нэг анхны нэг тийм юм болох юм бол малгүйгээр өрөөсөн Монгол олсон. Монгол улсыг клийг хамгаалж байгаа хүн малчин бид л байгаа. Энэ клэр рүү байгаа энэ эзгүүгээр нутаг. Энэ юу ч нь бол одоо эзэнтэй болно. За баярлалаа. Бас энэ үнэхээр бас үнэтэй саналууд байна. Тэгэхээр Тэмэрчдийнхээ зөвлөгөөн дээр энэ үнэтэй саналуудаа бас таавах маш сайн одоо зөвлөж оруулаарай гэдгийг. За тэгээд таны тухайд Тэмээний сайдыг бас боловсруулалт нэг арга хэмжээ авбал бандагадаа нутад гаргаж тэмээний сонирхолтой одоо яг тэмээ бид нар мадсан гэсэнтэй сонирхолтой бүх залуучууд одоо юмсэндээ энд явж өөргөөгийн тэмээнд онцгой нэг сайн давуу тал байх. Түс сайтай. Сайтай, мах сайтай гэж ноос сайтай гэж сайн талуудын сайн чанаруудын гайдуулаад ирчүүлээд ингээ явах юм бол сайхан эсвэл something good болцоо аавтун бай. Манусэнэ нөтөрнө өдөртөж явах тэр бас спей. Болцоо байна уу таасан гэлцээрэ. Болцоогоор гараад энийг тийч гэх юм бол сайхан ажилласан байна. за залуу тэмээчдээс за ямар санд бай. Одоо тэр хөдөө мал дээр байдаг залуу бүгдэд жаасаа болсон баг. Одоо би ч тэгээд багаас тэмээ мал дээр өсөв. Айд бодгол хөдөөрөө хичээгээд байдаг. Тэгээд нэг бас хоёр дэргэжтэй руу явах хэрэг бас гараад байдаг. Мөрийг одоо тэр нөгөө ирээдүйд одоо бүжигдээ байдаг. Инээс тэмээ гэдэг юм одоо дээр нь ирлээд гэдэг юм дарж авах гэдэг байна. Өнөөдөр бас яг нэг мөр шиг тэмээ гэдэг юм бас мөнгөтэй нь үйдэг болох гэдэг байна. Одоо ерөөсө уралдаанд бол нэг бисгийн тэмээнд төрүүлгээд тэмээ үйдэж байна. Тэгээд чатаараа нөгөө ганган буур, гангоос тэднэртэй тодорхойлж явж байна. би ч өөр бас бисрэг тэмээ онж үзсэн. Ашиг шимийн бүрддэг байгаа тэр ашигтай шимттэй байсан бол тэрний хорихын шаардлагагүй юм л тий. Тэгэхээр ерөөсөө малын чанар мууж байгаа. Тэгээд замаар скетчээр зэрэг оролдог болохоор наргүй ингээд хөдөө авчиад одоо тэмээ малын дунаад явах юм бол бас тийм амархан явдаг юм биш. Тэгээд одоо ноосны гарч гэж угаасаа байхгүй. Багчдын хэрэг юм бол ер нь гарт мотаж байж мэдгээр. Тэгээд автонуудынхаа одоо анхудаа ирсэн энэ автонуудтай наснатай андаа хошин яриа хөрөтэй хальгаа цэлгээтэй энэ ахнавтаа танилцаас хэлгүүнөө ирсаад энэ одоо оошгүй өдөр болсон эдгээр чирэг дөрөвтэй тааралдаад Монгол мөн эзэний цад хүчтэй болсон байна гэж бодож явлаа. Тэгээд одоо хангаан нутгийн хүн энэ сайхан одоо хатад нүр алтрам энэ чигтсэн өнөрцөн дасаг энэ одоо тоонороо нэг малаа хард гэсэн энэ газар ирээд үлхээр одоо мөргөө зүсгэлээ явж байна. Монгол улс чинь 33 говьтай. Тэрний 13% нь манай аймагт байдаг. Энэ сайхан говийн энэ онон байгалыг бас сэргээх тэр навт үлдэхээр бид бас нэлээд ажлыг зорж байна. Тэрний нэгэнд бас мөн тэмээсгүй. Тэмээгээ үрчүүл. Үйлдвэр усааг нэг зайсгүй сайжруулах ёстой. За ер нь яг судалгаа зайшгүй хийх ёстой. Аль чиглэлээр одоо төсгөж өвдүүлэх үү? Бид дээр бас анхаардаг. Энэ залуучууд маань тэмээчдийнхаа зөвлөгөөнд явахдаа бас уралдуулах тэмээгээ бас аваа явж байгаа. Энэ залуучууд маань одоо бидэнд бас хэлжий. Энэ нүүдлийн хажуугаар, жингийн хажуугаар энэ тэмээгээ уяа явна гэдэг бол бас их сайхан өв соёл дан үйл байд юм байна гэдгийг давхар арж явна.
Ер нь аймгийн хэмжээнд эцсийн залуу хоолойг бэлтгэх талдаа бас онцгой анхаас ажиллаж байгаа. Эцсийн залуучуудыг гэр бүл болсон тохиолдолд бас тодорхой хэмжээний өмчийг одоо аймгаас одоо аймаг сумаасаа нийлээд өмч тасалж өгдөг болсон. За залуу тэмээгчдийг дэмжих ажлын хүрээнд мэдээж саяын гавьятаас гарсан санаа болоод их сайхан санаа байлаа. За тэмээгээ сургах, эдлэх энэ ухааныг бол залуучуудад одоо бүр өрнүүлж тэр амжилтын бас үнэлдэг энэ цаг бол бий болоод Энэ бид хэдийн одоо гарах гэж ярьж хөөсөн саналуудаар яг одоо энэ гадар нь үндсэндээ хоёрын шийдэгдлээ гэж бодчих. Тэр эрдийц тийм ээ. Тэр малчин залуучуудыг ой залганд туссан малчтыг дэмжих. Жингийн цовоонд явсан хэдэн хоногт бидний ярьж исэн, көсч байсан, мөрөөдөж байсан. Мөрөөдөл болгон биелэх болтугай. Жинч таав хүнд жимээч таав хүнд бас Монгол Улсын их хурлын гишүүн Учиртын Амгаланбаатар гишүүнийхээ мэндийг бас уламжлая. Дараагийн өдрүүдэд бууд сумын нутгийн захад ус сумын засаг дарга Яа Метов иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батуулт нар Дөрөв сумын нутгийн захад тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дэчин засаг дарга Энлүү мөн сумын ахмад тэмээчин Жинчин Мөлтөн Вайн үрийн хүүхдүүд эхэд бэлэг гишээн тусцгаалаа. За аав юм маань ээж буурлын цагаанда гэдэг хүн байсан. Буурал самган одоо бас л энэ тамхт байж байгаад охиноо алдаад дээрэнд болж даалдаад өөрөө нэг амьд үлдээд. Тэгээд одоо зүйлийн хүрээнд очиж одоо ах нь сожоо гавж гэдэг лам байсан. Тэр хүний одоо юунд одоо хараа хяналтын дотор бүтэн жил болоод тэгээ охиныхаа араас явахын тулд бүтэн жил одоо өөрийнхөө явах бэлтгэлээ одоо борц одоо юу л байдгийг Монгол хүнд хэрэгэлдэг. Бүх юмаа бэлдэж одоо яачаад ямар ч сэжиг ажиггүйгээр бэлдээд байсан. Тэгж жагаад нэг л өдөр одоо тэр буур нэг мар унаад гарсан. Гүү унаад гарсан гэж ярьжсэн. Тэгээд энэ баруун тийш одоо жинчид дагаж явж одоо цонжоос очиж одоо Монголоос одоо энэ талаас дээрэмдсэн айлуудын охтуудыг одоо олзолж авсан хүүхдүүдээ зүгээр ингээд нэг дахиад ижиж байгаа юм шиг одоо тийм шавар тагцанд оруулаад удаа цацаад өгчдөг тэр хүүхдүүд түгээждэг нэг ийм л газараас очиж охиноо авчирсан гэж аав ярьж байсан. За бидний одоо нэг мартагдж байгаа соёл бол одоо нүүдэл тосох бид бүгдийг бол байгаа байдаг байхад өгшөөж маань ээж маань бол нүүдэл тосно гэж одоо бүр нэг хэрэг болгож халуун савтай цай, дамптай цай, тавхтай эдтэйг аваад ийм тасдаг ийм соёл боломжлол байсан. За манай нутгийн Мэлтэн гэж манай нутгийнхан Мэлтэн өндөр ах гэдэг байсан юм байлээ. За тэр хүн бол одоо 1937 оноос эхлүүлээд 20 настай хасаа жинтэж эхэлсэн. За дараа нь бол зэргийн албыг 7 жил хаахтаа 1945 оны чөлөөлөлт танд бас оролцож явсан. Тэр нутагтаа ирээд 20 гаруй жил одоо жинтэж байсан. Ийм сайхан алдар гавьяатай хүн байдаг байсан. За энэ хүний маань одоо өр хүүхдүүд өнөөдрийн аавынхаа гэгээн дурсгалыг бодоод аавынхаа гэгээн дурсгалыг бодоод энэ хүмүүс одоо ингээд энэ сайхан жингийн цавааг одоо цай хоолтойгоо ирээд ингээд тосоод байж байна. За Жимбан гараад ир. чимнаач одоо гараад ирлээ. Одоо манай юу яла ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа маань гээд битгэд юу яагаад энэ одоо үржөө хаваржаан зурслан ингээд энэ одоо хаваржаан юм байгаа. Тэр доор яадаг ч одоо яг намаржаан байсан. Тэр таатлаас нэг үржөөний дайраад ингээд исэн болохоор битгэд ингээд бэлгшээгээд ингээд та бүгдийг өгтөж ингээд юу яаж ирж байгаа юм. Ямар сайхан. Нөгөө жижигэн доороос сайхан гараад ирлээ. Тэд жинчтийн замд таарах мөсөнд
гаруу асгаж зам засаж байлаа. Наашаа гараад их нас захаараа бол алцгаагүй юм байна. Гарч ирнэ л гэж бодох юм байна та. Илээч бас асар нүстэй байж шүү. Хаггүй игээр ингээд тоороод ингээд ийшээ гарчихваа. Энэ нүсний их авгар ихтэй юм байна бас тийм ээ. Тэрний 8 шид явдаг байсан бол болцоо байдаг гэсэн. Энэ бараад байсан. Энэхүү аянд нийт 46 тэмээ 18 жинчин явсан бөгөөд Цээлсмийн нутаг уурын голоос хөдөлж Алтай Буудсумтын нутгаар дайран Алтайнын нуруутай ёлоор давж 200 гаруй километр замыг уулан Төвөр сум 5 дахь нөгтөн очсон билээ. За энэ зурдаа сайн явж байна. Сайн явж байна. За та Ажил үйл сайхан бүтэмжтэй байна. сайхан бүтэмжтэй байна тий. Сайхан. Жингээ ачаа тэнцүүхэн. Тий. Зам сайхан байх шиг болдог. Тэнгэр Зам сайхан байна. Харин зам зурдаг сайхан. Тэнгэр ангаа ивэс юм шиг. Бид нар ер нь их өчртэй юм. Бид нар санаанд өдөр судар харддаг болсон. Тэгсэн чинь балжинтай өдөр болчихсон байна. Тэгэлгүй байх. Одоо энэ тэгэл цаана өчртэй хүнс чинь аяндаа цаанаасаа ингээд сайхан одоо юу гэдэг зохицуулаад ирдэг. тэгдэв байна. Ийм сайхан. Тэгээд энэ Жингийн талаас чинь одоо Монголын ардын үндэсний өв соёл тэгээ өөрсдийнхөө одоо энэ мартагдж байгаа өв соёлоос эргээд энэ чиглэлээр чинь одоо бас их хүмүүс чинь сонирхдаг, эрэлхийлдэг. Тийм болсон юм байна. 2026 оны 2 сарын 1-ний өдөр Говьтай аймгийн Төвөрг суманд болсон засагдхан 2026 наадамд сум бүрээс ирсэн дэмэжтийн жагсаалаар сүрлэг сайхан эхэлж галан батраалаа. Наадмын нэгэн чимээг нь алс газраас Алтай давж ирсэн жинчд байлаа. Тэдний наадмын талбайд орж ирэхэд олон түмэн уухайлан хүлээж авлаа. Баг наадмын хүрээнд тором тайлан атан тэмээдийн уралдаан тэмээний поло тэмцээн. Буулзурх, боронтог томох, ганган тэмээ, мөн сайхан хос шалгууруулах зэрэг олон тэмцээн наадам мөн тэмээн сүүн бүтээгдэхүүн, тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүн, тэмээний унлаг, хэрэгслийг үзэгчлэн худалдаа болсон юм. Алтайжуулгын уран бүтээлчид ая дуугаан өргөснөөс гадна сумдын авьяаслаг тэмээчин залуус ая дуугаараа өрсөлдсөн нь энэ сонин сайхан байлаа. Лас холиа Оройн газар бүрээс ирсэн тэмээчдийн зөвлөгөөн болж тэмээ өсгөхөд тулгамдж буй асуудлууд арга дуршлагаас хуваалцаж мөн алтан бутганы эздийг тодруулан шагнасан билээ. Монгол улсын засгийн газрын бодлого аймгийн засаг даргын тэмээ өсгөж ашиг шимийн нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон энэхүү тэмээнжин тэмээчдийн баг наадам зөвлөгөө нь Монгол түмний үнэт өв болсон тэмээний болон аян жингийн уламжлалт өв соёл занзан шил тэмээн сүргийг өсгөн үржүүлэх тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх тэдний өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх гэдэг энэ чухал үр дүнтэй болсон юм. Туг ширээ бөхнөөс нь халуун элч дүү гэд тууж явхад хүртэл дулаахан гэж жигтэй шин туус үлгэрт баатар болон хэлцдэгсэн ч туулаа элэнцтэйг нь бодохоор өвдөн хөөршин усныг уугаад гарвал 3 9 хондог ууж сойгоод идлэхэд 30 хоног уйлтаад
урт холын аянд эцэж цуссан гэж дуулдаагүй. Унган говийн орлож нутгаан өрдөм шилээгүй. Хайрсаг этгэмти зангийг нь домог төгүүлэхтэн найранд очих гоонд эврээ мөссөн гэдэг юм. Надад эврээ ивэн авчирч явуу хэмээн айтмөр гор тасрахгүй. Одооч алсыг харуулцсаар